Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв бол Мадагаскар арлын сүнснүүд гэдэг сэдвээр ярих гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон эко үйлдэлийг ногоон оноогоор ногоон оноо байгаль төрийн бас байгууллага ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэг. Студид хөтлөгч цогт урна хоёр ажиллаж байна. Өдрөмөнд. За амьтдын ертөнц сонсогч та бүхэн маань хэдхэн секунд нүдэ ханаад. За тааш гэсэн нүдэ ханаад. Нүдэ ханаад нэг арал дээр байна гэж төсөөлөөрэй. Бүлээн, чиглэг, тэнгисийн салхи таны арьсанд мэдрэгдэж, сонин чихтэй зүйлс нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож, амтагдах нь олгүй байна. Энэ арал дээрх амьтад нь харахад яг л үлгэр. Эсвэл хүүхэлдэйн киноноос гарч ирсэн юм шиг л санагдана. Урт ясархаг дунд хуруутай сармагчин мод тогшиж байна. Түг. Нэг навч дөрвөн хөл ургуулад гүгээд өгөх юм. Ой дотор хүн орилж байгаа юм шиг аимшигтай дуу зүрэтнэ. Эдгээр нь Мадагаскар арлын сүнснүүд. Энэ бүхэн уран зөгнөл төсөөлөл биш. Энэ бол бодиттой газар. Мадагаскар. Ойролцоогоор 88 сая жилийн өмнө энэ арал Африк твээс бүр мөсөн салсан. Тэр цагаас хойш Мадагаскар их газартай дахиж хизээж холбогдоогүй. Африк твийн зүүн талд орших тийм том арал. Том арал тусдаа улс. Газрын зураг дээр харахад Африкт ойрхон мэт ингээд харагддаг. Гэхдээ энэ яг юу хэлж байгаа вэ гэхээр 88 сая жилийн турш энэ газар арслан бар ирвэс одоо тэр Африк амьтад огт очоогүй. Жинхэнэ сармагчин энд байхгүй. Их газрын том махчин амьтад ч орж ирээгүй. Өөрөөр хэлбэл Мадагаскар дээрх амьтад энэхүү тусгаарлагдсан орчинд дэлхийн бусад залгаа их газруудаас өөр айхтар өрсөлдөгч дайсангүйгээр эволюцид орж тусдаа гаригийн амьтад мэт болцгоосон. Ингээд л байгаль өөрийн бүх уран сэтгэмж туршилтаа энэ арал дээр хийж эхэлсэн. Одоо байгалийн лаборатори нь болсон. Зарим амьтад урт хуруутай болсон байна. Зарим нь навч шиг, мөчөр шиг харагддаг болсон байна. Зарим нь хачин сонин дуу гаргаж маш тийм сонин ааш аврыг үзүүлдэг болсон байна. Үр дүн нь үнэхээр гайхалтай. Өнөөдөр Мадагаскарт амьдарч байгаа амьтдын 90% нь дэлхийн өөр хаанч байхгүй зөвхөн энд л байдаг унган зүйл. Жишээ нь лемур гэдэг амьтдыг та Африк, Аз, Америкт хайгаад олохгүй. Зөвхөн Мадагаскарт л байгаа. Одоо хүртэл шин зөвлүүд Мадагаскарт илэрж байгаа юм байна. Зарим амьтдад нь илэрсэн ч гэсэн судлагдаж амжаагүй байгаа юм байна. Бүр нэрээч аваагүй байгаа юм байна. Ингээд бодоход Мадагаскар бол дэлхий дээрх хамгийн хачин, хамгийн өвөрмөц газруудын нэг. За тэгэхээр энэ хачин арал дээрх хамгийн аимшигтай харагддаг атлаа, хамгийн сонирхолтой нэг амьтнаас яриагаа эхлэе. За шөнөл гарч ирдэг. Нөгөө мод тогшдог. Маш урт дунд хуруутай. Дунд хурууны бэлэгдэл болгочмаар амтан. Ай лемур. За үүнээс өмнө бас нэг зүйлийг тодорхой олгоё. Лемур гэж яг ямар амт юм бэ? Лемур бол хөхтэй амтан. Тэд сармагчин шиг харагддагч сармагчин биш. Лемур бол одоо primates гэж ярьдаг. Приматын эртний салбар бөгөөд тэдний өвөг дээдс олон сая жилийн өмнө Мадагаскарт хурж ирээд эндээ тусгаарлагдан үлдсэн. Энгийнээр хэлбэл сармагчнуудын үеэлүүд гэсэн үг. Тиймээс өнөөдөр дэлхийд дээрх бүх лемур зөвхөн Мадагаскарт л амьдардаг. Лемурын зарим нь өдрийн цагаар өтөхтэй бол зарим нь шөнийн амьдралтай. Зарим нь жижигхэн бол зарим нь том. Зарим нь чимээгүй бол зарим нь дуу чимээ ихтэй байдаг. Гэтэ нэг зүйл бол бүгдэнд нь ижилхэн. Лемур бол Мадагаскарын хамгийн чухал одоо бэлэг тэмдэг амьтан. За ийм лемурын нэг магадгүй хамгийн хачирхалтай харагддаг хамгийн сонин нь ай лемур ах. За одоо ай лемур ярэ. Ай лемур бол шөнийн идэвхтэй амьтан. Өдрийн цагаар модны нүх өтгөн навчин дунд нуугдана. Харин шөнө болоход том дугуйнууд нь гэрэлтэж ой дотор чимээгүйхэн хөдөлж эхэлдэг. Харахад эмх замбраагүй сэгсэлсэн үстэй хинч анх удаа харахад бүр юм цочмоор тийм аимшигтай дүр төрхтэй. Гэхдээ хүмүүсийг хамгийн их цочроодог зүйл нь түүний юр бусын урт тэр нэмгэн дунд хуруу нэг. Тийм бэ. Ямар эвгүй харагдд юм нэрээ. Энэ хурууны улмаас ай зөвхөн амтан биш, харин айдас домгийн дүр болсон.
Мадагаскарт аяыг фейди өөрөөр хэлбэл тэмцээртэй хориотой амьтан гэж үздэг олон нутгууд бий. Зарим газар аяыг харах нь үхэл, өвчин, ургац сүрхийн дохио гэж итгэдэг. Аяй тосгонд орж ирвэл удахгүй нэг хүн нас барна гэж үздэг тул түүнийг алах ёстой гэж хүмүүс боддог байсан. Домгуудын бүр хамгийн аимшигтай нь аяйын дунд хуруутай холбоотой. Зарим ихтгэл үнэмшилд аяй хүн рүү тэр дунд хуруугаараа ингээд чичилвэл тухайн хүн үхлээр тэмдэглэгдэнэ гэж үздэг. Бүр зарим домогт аяй шүн айлт ингээд нууцаар ороод унтж байгаа хүний цээжийг нь дунд хуруугаараа ингээд цоолоод зүрхний судас болох аортт нь хүрч алдаг гэсэн яриа хүртэл байд юм байна. Мэдээж энэ шинжлэх ухааны хувьд огт боломжгүй гэж харанхуй шүн үл үзэгдэх энэ амтан, үл мэдэгдэх амтан хачин энэ хуруу нь хүмүүсийн айдсыг улам хүчтэй болгосон байна. Зарим хэсэгт айдсын хэмжээ бүрийн арай л дэндүү. Аяыг үзснээс болж бүрийн бүхэл бүтэн тосхон нүүсэн байдаг. Нөгөө хин нэг хүчгүйтэй гэдэг айгаад. Тэгтээ өмнөгийн хэлэхэд өрөөнд ороод ирвэл би бол чөтгөр байна гэж айх юм байна тийм. Үнэндээ бол одоо ингээ бүхий хаасайгүй л энэ амтан байгаа шүү дээ. Зарим зүгээр л нөгөө шүний идэвхт болохоор хүн та ингээ харагдах нь ховор. Тэгээд зарим заан үйлд яг хуу аяыг алж, зарим уул зүр төр бүр юм өлгөж, гай зовлон өөр хүн рүү шилжүүлнэ гэж итгэдэг. Ер нь юм айгу хэцүү тавилантай амтан болсон юм. Төгцсөн амтан юм шүү дээ. Яг хуу гэхдээ сонирхолтой нь зарим бус нутагт эсрэг ойлголт ч байдаг. Аяыг алах нь бүр их гай авчирна. Осол золгүй явдал тохиолдно гэж айгаад энэ амтныг одоо тахиж шүтдэг. Зарим нутгийн иргэд аяыг өвөг дээдсийн сүнс эсвэл анхааруулга авчирдаг оршихуй хэмээн ойлгодог байж. Ийм тохиолдолд аяыг гарч ирэх нь маш ноцтой дохио бөгөөд оршуулгатай төстэй тийм ёслол хүртэл зориулж хийдэг байсан. Аяй гэдэг нэр нь хүртэл айдсаас үүдэлтэй гэж ярьдаг. Зарим нь хүмүүс цочоод ай гэж нөгөө ай гэдэг ингээд уулга алдснаас болж нэрлсэн гэж боддог бол зарим нь Малагаси буюу одоо энэ Мадагаскар хүмүүсийн хэлний мэдэхгүй гэсэн утгатай үнэс гаралтай. Учир нь хүмүүс айдсаасаа болж нэрийг нь шууд хэлэхээс зайлсхийдэг. Мэдэхгүй нэрийг нь мэдэхгүй гэдэг нөгөө зайлсхийж байгаа гэдэг байднаас ингэж нэрлсэн гэж үздэг юм байна. Аяа гэдэг нь Малагаси хэлээр мэдэхгүй гэсэн үг. За үнэн дээр аяа бол хүнээс аль болох зайлсхийдэг. Маш тийм болгоомжтой, чимээгүй амьдралтай амтан. Хүнтэй таархан түүний хувьд аюултай тул аяа ихэвчлэн ой модны гүнд харанхууд л хөдөлдөг. Хүн нь аяас айгаад аяа нь ч хүнээс айдаг гэсэн үг юм. За аяагийн хамгийн гайхалтай чадвар бол түүний сонсгол. Энэ амтан маш нарийн сонсголтой бөгөөд хүний сонсож чадахгүй жижиг чимээ хүртэл ялгаж чадна. Аяа модон дээр гарч мөчөр их биеийг хуруугаараа зөөлөн тогшиж эхэлдэг. За ангийн аяаж ангаа хийдгийг одоо би тайлбарлая. Эхлээд ангаа хийхээс өмнө чихээ нухна. За. Тэгэж нөгөө чихийнхаа мэдрэлийн эсүүдийг одоо сэргээж одоо бэлэн байдалд орлоо. За тэгээд нэг мод руу очиод за энэ модонд шавж байлаа гэж үзэхэд чихээ ингэж нааж агаад нөгөө дунд хуруугаараа тийм хуруугаараа ингээд тогшно. Тэгэнгүүт энэ тэгээ ингээд сонсож байгаа шүү дээ. Сонсохдоо энэ хэрвээ хөндөй байх юм бол тэнд хоосон байна. Хэрвээ ямар нэг хөндөй биш байх юм бол энд ямар нэгэн амтан байна гэдгийг мэдчихэж байгаа. За тэгэнгүүтээ ийм мэрэгч шиг уг нь бол primate мэрэгч биш байгаа даа мөртөө мэрэгч шиг ийм шүдэн ингээ ургаал хийх юм байна. Тэр шүдээрээ модыг ингээ мэрж эхэлнэ. Тэгээд нүх үсгээд нөгөө айхтар урт дунд хуруугаараа тэр нүх рүүгээ ингээд одоо шорно ч гэдэг юм уу нөгөө шургуулад тийм ингээд суулж гаргаж барих нь шүү дээ. Тэгээ ингээд нөгөө шавжаа ингээд зоогоод ингэж иддэг гэсэн. Зүг. Нөгөө сармагчин одоо ийм урт цаваа ашиглаад мөчөр ашиглаад юу барьдаг шиг юм. Урт цаваа нь ингээд хуруу нолцсон. Одоо 5 хуруутай яг дунд хуруунаас бусдууд нь ингээд жижиг нэрэ байж байгаа. Дунд хуруу л юм нэг айхтар урт юм хуруу болсон. Тэр нэг зориултын хуруу байна тий. Яг ингэж зөө. Нөгөө шавжаа ингээд зоож иддэг зориулт. За. За тэгээ хоолойгоо мэдмэг заяа нөгөө шүдэн ашиглаа модоо мэрээ тэгээд идчихэж байгаа. Тэгээд энэ хуруу бол одоо тэр аимшигт домогт гардаг үхлийн хуруу биш. Байгалийн одоо бүтээсэн тийм нарийн мэрэгжлийн багаж байгаа. Сайн нээсэн. За шинжлэх ухаанд энэ хоол харахыг percussive буюу тогшиж хоол хайх гэж нэрлэдэг. Хөхтэй амьтдын дунд ийм аргаар хоол олдог амьтан маш цөөн. Үнэн дээр аяа энэ чадвар баг одоо энэ ийм хооллолтой баг
ганц амьтан ч байж магадгүй. Тиймээс аяыг зарим судлаач ой доторх модон авгалтай агнах мэрэгжилтэн гэж нэрлэдэг. Экосистемийн хувьд ч аяа маш чухал үүрэгтэй. Хэрвээ аяа байхгүй байсан бол модын дотор тэр амьдардаг зарим шавж хит олширч мод өвчлөх, үхэх хэрэгсэл нэмэгдэнэ. Аяа эдгээр шавжийг эзэснээр ой модыг эрүүл байхад тусалдаг. Одоо нөгөө бид нэр тоншуулыг тэгж хэлдэг шүү дээ. Яг л энэ байгалийнхаа тоншуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аяа бол ойг хамгаалж байдаг чимээгүй сахиулна. Гэтэ асуудал нь аяаыг энэ чухал үүргийг хүмүүс удаан хугацаад ойлгоогүй, айдас, мугар сүсэг, домог ярианаасаа болоод энэ амьтныг алдаг байсан л ошоод байгаа. Гэхдээ одоо энэ алдаг байснаас ч илүү том аюул тулгараад байгаа нь тэр нөгөө ойрын хот мотон ингэж орж мороод байгаа тэр асуудал илүү том аюул болж байгаа бохирдол төргээд. За тэгээ хүн ойлгохгүй, танихгүй зүйлээсээ айдаг, айдсан домог мухар сүсэг болж устгадаг. Харин ойлголт мэдлэг ирэх тусам айдас багасч үн цэнийг нь ойлгодгийн нэгэн тод жишээ бол аяа юм аа. Хөөрхөн амт байна. Хөөрхөн ч байх. Түрүүч тааж амар айж Гэхдээ ирсэн. нөгөө одоо нөгөө зарим зүйлийн хамгийн итгэ царайтай тэжээвэр амтнууд аяг үнэтэй болоод идэг байхгүй тий. Яг тэр утгаараа уг нь их игдвэтэй юм аа. Тэ хөөрхнүүдээр харуул маш сонирхолтой байлаа. За дараагийн амтнаа шууд танилцуулнаа. Satanic leaf-tailed gecko гэдэг юм л та. Одоо навчин сүлт gecko гэхдээ сатан тий. За энэ гөрүүл бол зөвхөн Мадагаскарт байдаг. Ой модноос өөр газар бараг амьдарч чаддгүй. Гэхдээ одоо ой дотор амьдардаг гэхээсээ илүүтэй ойтойгоо нэг болдог гэж хэлбэл одоо илүү зөв болно. Та тааруул ер нь тэрийг ялгаж харахгүй. Тэгээд түүний биеийн өнгө нь бол борс харалж харгал өнгийн холцтой. Яг л одоо нөгөө хатсан навчнууд ямар өнгө байдаг те. Яг л тийм өнгөтэй. За арьсны ирэмэг нь одоо яг жигд бус урагдсан мэт. Ер нь нөгөө нэг хатсан навч ямар байдаг яг тэрэн шиг одоо ингээд нөгөө эмтэрч унаад тийм элэгдсэн. Хөрөөнийх шиг болцсон юм шиг тийм. Тэр бүр надад үнэхээр гайхалтай байгаа байхгүй тий. Дуурайлаа гэхэд тэр хацны нүртэл одоо яг тэгж нөгөө жигд бус урагдсан мэт одоо сүүлэн бүр одоо тий хазуулсан эмтэрсэн навчиг юм хэлбэртэй байдаг. Энэ бүхэн бол одоо яг амтны хувьд бол санамсаргүй зүйл биш байгаа таа. Яг нөгөө олон сая жилийн турш махчин амтнаас нуугдахын тулд байгаль ингэж одоо навч болгон бүтээсэн дүр төрхтэй юм байна. Тэгээ өдрийн цагаар Satanic leaf-tailed gecko бол одоо бараг хөдөлтгүү модны холтос мөчр навчин дунд ингээ байрлаад яг жинхэнэ навчиг ингээл яг байж байна. За нар тусгаж, бороо орхож, одоо ойд шовуу ойртож ирэхэд ч гэсэн одоо гинт ингэж зүгтдгүү, хөдөлтгүү, тэ огт хөдөлгөхгүй хөшөө болно гэдэг шиг. Тэгээ хөдөлбөл одоо өөрийгөө илэрчнэ гэж бодоод энэ навчгал байж яхна арай үлзийтэй тэ. За харин хөдөлгөөнгүй байвал хинч түүнийг амтан гэж танихааргүй одоо тийм мундаг камуфляжтай гэсэн. За салхи хүлээхэд навчис одоо үл ялаг ингэж ганхдаг тий. Тэгэл одоо яг навчтайгаа ингэж ижил хэмнэлээр яг салхинд нь ганхна гэж. Ингэж ганхан одоо нэг навч ингэ ганхахгүй байвал энэ ч юм с ижиг авна шүү дээ тий. Тэг ингэснээр одоо түүний навч дүр одоо улам төгс болдог тий. Яг төгс навч гэсэн. Шүн болоход л одоо энэ навч бол амилнаа. Одоо харагдахаа болохоор за Satanic leaf-tailed gecko бол шөнийн амьдралтай харанхуй түүний нүд бол илүү том мэдрэмтгий болж хамгийн бага хөдөлгөөнийг ч гэсэн ингэж анзаарна. За шөнийн амьтад даа ялангуяа энэ амьтны нүд бол ингэж нэг гүнзгий те маш өвөрмөц юм нүдтэй. Тэр шавжийг бол одоо хөөж барьдаггүй, үсэрч дайрахгүй зүгээр л одоо ойртож тохиромжтой мөчийг хүлээгээд гинт барьж авдаг. За дуу чимээ бараг гарахгүй маш хэмнэлтэд ингэж хөдөлдөг. Одоо жинхэнэ навчтай бол ингэж синк хийж хөдөлдөг те яг зэрэг хөдөлдөг. За өглөө болоход дахиад л одоо хөдөлгөөнгөө болоод дахиад одоо навч болно. Тэгээ энэ гөрвлийн нэр нь ягаа сатаник буюу чөтгөрийн гэж нэрлэх болсон байг гэвэл одоо түүний зангааш нь биш харин одоо гадаад төрхөөс нь үүдэлтэй анх Европын байгаль судлаач түүнийг хараад том одоо энэ харанхуй нүд босоо хүүхэн хараа үрчийсэн мэт одоо нүрийг нь хараад дундад зууны үеийн чөтгөрийн төрсөлтэй ингэж одоо зүүрлсэн. Гэхдээ одоо бодит байдал дээр Satanic leaf-tailed бол одоо огт хоргүй маш одоо дөлгөөхөн юм амьтан байдаг. Аимшигтай нэртэй ч гэсэн одоо байгальдах хамгийн гэмгүй хамгийн одоо чимээгүй оршин суугчдын нэг байх нэ. Тэгээд одоо нөгөө зураас нь үдээсээ ч болоод юм уу юм сатан антер гэд нэр авсан байна. За экосистемийн хувьд бол энэ гөрвөл чухал үүрэгтэй. Тэр шавьчны тоог зохицуулж ой дотох тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулдаг. Гэхдээ түүний энэ төгс дасан зохицол нь өөрөө одоо сул тал болдог. Тэр
зөвхөн ой навчаас холтос сүүдэртэй орчинд л ингэж амьдарч чаддаг. Ой тайрагдах юм бол одоо нуугдах орчин байхгүй болоод өөр газар дасан зохицох ямар ч боломжгүй маш эмзэг амьтан болох байх нь. Одоо нөгөө өөрөө нөгөө навч болж болоод ах чинь навчин байхгүй болчихвол тий. Тиймээс Satanic Lift-д Gecko бол өнөөдөр дуу чимээгүйгээр энэ устдах аюулд орж байгаа. Тэгээд одоо тэр одоо ойрлж одоо тий ямар нэг анхаарал татаж чадахгүй одоо харагдаж эсэргүүцэж чадахгүй зүгээр л одоо ойтойгоо ингээд жигэд хамт тусч байна. Чимээгүй хэл одоо ингэж алга болж байгаа гэсэн одоо ийм үг юм байна. Тэгээд яагаад ийм навчиг болцсон болоо гэж магадгүй та бүхэн бодож байгаа х тий. Тэгээд навчтай нөгөө илүү адилхан болсноор нөгөө амьд үлдэх одоо үржиж чадна өөртөөгөө төстэй үр төлөө одоо бий болгож чадсан буюу арай илүү навчиг нь одоо үржиж байсан амьд үлдээд байсан тий. Тэгээд энэ процесс мэдээж одоо нэг удаа биш сая жилийн турш ингэж давтагдаж тэг гинт үсээгүй ингэж одоо улмал төгс хөлбөр лугаа улмал навч шиг одоо сая жилийн дараа арай илүү навчиг болоо тий. Тэгээд одоо сүүл нь хацуулсан навчиг арьсны ирэмг нь урагдсан юм шиг өнгө нь одоо хатсан юм шиг болсон одоо ийм байгалийн шигшигдсэн амьд үлдэх хамгийн сайн загвар ийм болж одоо хувьссан байна. Бүр яалч хөдлөгийг навч шиг л навч гэж яагаад ойд явж байгаад энийг бол баг олж харахгүй юм байна. Харахгүй. Тоглоом шиг яг нөгөө навч үжээ гэсэн чи дөрвөл ургуулад гүгээд явчихна гэдэг л амар ч очих хаа тий. За нэвтрүүлгийнхаа хамтаар ажилладаг мянган найз амтны дэлгүүр Kitchen Flair-ийг танилцуулъя. За таны тижээр амтанд зориулсан хамгийн эрүүл хамгийн амттай хоол бол энд байна. Мянган найз амтны дэлгүүр бол албан ёсны нэртэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flair брендийн тижээр амтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. За ихэнх амтны хоолнд өнгө, амт урлагч, будагч бодис мөн үр тариа, урамлын гаралтай ураг ихээр агуулдаг бол Kitchen Flavors нь үүнээс ялгаатайгаар жинхэнэ махан ураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмсрэг, байгалийн нүүрс усны их усврыг ашигладагаараа тийм илүү онцгойгоомаа. Тэгээд сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хооллолтыг зөвлөх болсон бөгөөд Kitchen Flavor үүнийг тижээр амтанд зориулсан хэрэгжүүлж байгаа. Иймээс энэ хоол маань бол одоо яг л сувлын хоол аятай ходоод гэж сочроохгүй дархлаа дэмжин амтны эрүүл ус арьс булчингийн хөгжилд тустай байд юм байна. За тэгээд сонголтуудыг дурдах юм бол муурны гоо сайхны хоол гэж байна, муурны бөөр, шээсний замын өрсөн сэргийлэх хоол гэж байна, зулцган муур, насанд хүрсэн муурны тусгай хоол гэж байна, гөлөг насанд хүрсэн нохой, баг болон дунд том үлтрийн нохой, төрөлцсөн нохой гэд ер нь ингээ төрөл төрлийн хоолнууд баг нөгөө муурны фитнесийн хоол моол эдэр гэж гарах нь аятаад тийм байна да. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон гэртээ захиалуулж авахыг хүсвэл холбоо барих дугаар нь 7749 тэг8 тэг8. За өөр нэг дугаар нь болохоор 93 тэг5 тэг8 тэг8. Facebook хаяг нь Kitchen Flavor Mongolia. Хоолыг бол нэг 5 хэлмэлээр навчгаар амар байдгийг шүү дээ. За дараачийн алтартай амтан бол одоо Мадагаскарын өөр нэгэн сүнс бол Индри. Мадагаскарын зүүн хэсгийн чиглэг хойд өглөө эхлэхэд нэг дохио байдаг. Зарим нь хүн уйлж байна гэж боддог. Зарим нь холоос хэн нэгэн дуудаж байна гэж андуурдаг. Харин зарим хүнд бол үл тайлбарлагдах тийм гуниг хүнд мэдрэмж өгдөг. Гэт яг тийм нэг юм сонин хэцүүж байгаа юм шиг гэт нэг тийм авинууд энд тэндээс амар чангаар тэгж гарч ирдэг. Одоо primate дундаа хамгийн чанга тэгж дуурдаг. Одоо хашгирдаг монки энэ хоёр бол лемур дундаас хамгийн чанга. За энэ нь нарны гэрэл навчис дундуур нэвтрэх мөчч биш. Шуудын жиргээч биш. Ой бүхэлдээ аим орж ирж эхэлж байгааг мэдэгддэг нэгэн урт сунжирсан зохион байгуулалттай дуу юм. Давтамж нь тогтвортой, химнэл нь тодорхой, хэдэн секундээс хэдэн минут хүртэл үргэлжлэдэг юм дуу бай. Энэ дуу ой дундуур цураатаж, зайг хэмжиж, хил хязгаарыг тогтоож, амьдрал энд үргэлжилж байгааг зарладаг. Энэ дууны эзэн бол Индри. Индрийн өнөө үед амьд байгаа лемуруудын хамгийн том зүйл бөгөөд Мадагаскарын зүүн хэсгийн чиглэгөд амьдардаг. Би энэ хар цагаан өнгийн өтгөн үстэй, сүүл маш богино буюу бараг байхгүй. Модлог орчинд дасан зогтсон урт хүчтэй хойд мөч, босоо байрлал тогтвортой тэнцвэр барих чадвар сайтай. За түүний хөдөлгөөн нь хүн шиг босоо модноос модны хооронд наалтан байрлаад дараагийн мөчрлөг хүчтэй үсрэл хийж шилжилт хөдөлгөөн хийдэг. Энэ нь одоо хамгийн энерги хэмнэлттэй шилжилтүүдийн хэлбэрийн нэг болдог. Одоо сармагчин шиг ингээд дөрвөн хөллөөд
нэг бос зогсоод өөр тийшээ ингээд явахгүйгээр анханаас л босоогоороо үсрээл босоогоороо ингээд налдал явчихдаг гэсэн. Тэгэл нөгөө чимээгээ гаргаал за дахиж гаргахгүй гэж. За тэгэд эндрийн маань экосистемд маш тийм онцгой байр суурийг бас эзэлдэг. Эндрийн энэ дуу бол санамсаргүй нэг аваа биш. Харин юм үүрэгтэй байдаг. Өглөөний цагаар нэг гэр бүлийн гишүүд хамтран энэ авааг гаргаж өөрсдийн нутаг дэвсгэр эзэмшлэх газрыг тодорхойлдог, зарладаг. Энэ нь шууд мөргөлдөөнөөс зайлсхийх, нөөцөө хамгаалах, хөрш бүлгүүдтэй зайгаа барих, муудалцахгүй байх биологийн юм маш чухал стратеги юм. Дууны хэмнэл, урт давтамж нь бүлэг бүрт бага зэргийн ялгаатай байдаг бөгөөд энэ нь тухайн бүлгийн акустик гарын үсэг болж өгдөг. Яг тухайн гэр бүл яг тодорхой хэмнэлээр одоо тодорхой дууны одоо волюмаар хэр чанга байх вэ гэдэг ч юм уу тэрүүгээрээ яг юм гарын үсэг аятай манай гэр бүл өнөөдөр энд идэрчлээ шүү гэдгээ тодорхойлж өгдөг гэсэн үг. Тэгээ энэ нь бас бүр сонирхолтой ингээд жоохон юм хүчтэй гэр бүлийнхэн жоохон чанга орилдог ч юм уу арай жоохон залуу гэр бүлийнхэн жоохон юм тэрүүхэн дэндээ гингнээд байждаг ч юм уу тийм байт юм байлаа. За тэгээд эндрийг бусад амьтнаас онцгой болгодог бас нэгэн зүйл бий. Түүнийг амьтны хүрээлэнд амжилттай тэжээж чадсан тохиолдол байхгүй. Эндрий хэрвээ баригдах юм бол ихэнхдээ маш тийм хүнд стресст ордог. Юм идэхээ болдог. Удалгүй нас ордог. Жинхэнэ эмо гар гэсэн. Өөрөөр хэлбэл эндра зөвхөн зэрлэг байгальтаа л гэрийнхэнтэйгээ л амьдарч чаддаг. Эндра бол эндри. Эндра гэнэ. Эндри. Эндрануудыг хэл. Нөө эндра гэдэг монгол нэр байдаг. Нэрээ боцсон чинь нэрөөсөө зүг парк дээр харж байгаа юм биш үү? Лемүр бол байж идэг. Амар сэтгэл зүйн амтан юм шиг байгаа. Тэгээд маш тийм хүнд стресст орж юм идэх юм болоод тэгээд хурдан нас орч чаддаг. За тэгээд тэр бол гэр бүлгүүгээрээ амьдрах орчин буюу тэр ой үгүй бол оршин тогтнох тийм ямарч боломжгүй амтан. Нутгийн зарим Малагасын хүмүүс эндрийг бас ариун амтан гэж үздэг юм байна. Зарим домогт эндрийг хүнтэй ойр нөгөө босоо зогсож модноос модорт явдаг болохоор бүр хүний ах дүү мэт оршихуу гэж тайлбарладаг. Ийм ихтгэл үнэмшлээс болж олон газар эндрийг агнах, алахыг цээрлдэг тийм уламжлал бий болсон. Энэ соёлын хандлага нь эндрийг тодорхой хэмжээнд хамгаалж ирсэн ч одоо бол бас тэгэл эмзэг болчихлоо байгаа юм байна. Тэгээд том биетэй эмзэгхэн дэлбээ бол эндри байх нэ. Харин харахад тийм алах сэтлэр нь төрхөөргүй нэг хамаатны царайтай те угаасаа ч нөгөө примитив ч хэлэхүү. Тэгээд яг ингээ энэ тийм босоогоороо модоос модны оронд явж идэг болохоор ч юм уу те. Тийм байна. За бас их өрмөц төрхтэй сонирхолтой. Уг нь адилхан л лемүр байхад нэг нь аимшигын чөтгөр болгоол нөгөөдхийг нь баг анд нөхөр найзуулгаал. Харин тий бас их ялгарлан гадуурхантай байгаа шоос те. За дараагийн амтан болвол энэ поса гэдэг амтан байгаа. Тэгээд нөгөө өмнөх ярьсан нөгөө сатаник лифтэл гекког одоо барьж иддэг түүжигддэг одоо ийм амтан байгаа даа. Тэгээ Мадагаскарын хуурай болон чиглэг ойд амьдардаг арлын экосистемийн дээд түвшний одоо махчин хөгтөн ийм амтан байна. Тэр зөвхөн Мадагаскарт харгасан бөгөөд одоо тусгаарлагдсан арлын орчинд лемүрүүд давмгаалсан экосистемд ан хийхэд дасан зогтсон цорын ганц том махчинд одоо тооцогдно гэсэн байна. За энэ яг ямар амтан бэ гэхээр муурын төрлийнх ч биш, мангуст ч биш. Одоо яг ийм тусгаарлагдсан тустай ийм хувьсэл юм байна. Гадаад төрхөөрөө одоо нэг муурхууч юм шиг харагдаж магадгүй. Гэтэ цаан авираараа бол ирвэрсэрхүү те гарал үүслээрээ болохоор одоо мангустынхантай одоо ойрхомж гэдэг юм уу. За өөр хаач байхгүй зөвхөн одоо Мадагаскарт байдаг ийм холимог махчин үүссэн одоо нэг ийм мундаг нөгөө лаборатори гэдэг цогтой маань түрүү хэлсэн шиг те. Тэгэхэд ийм өвөрмөц махчин бий болсон байна. За лемүр модны хаан байха болсон шалтгаан бол одоо энэ амтан байдгаа. Тэгэхээр Мадагаскарт сармагчин, том уур, нохой маягийн махчин бол анханасаа байгаагүй. Тиймээс лемүр бол газраар модоорч одоо айхгүй ингэж хөдөлдөг болсон. За харин посоо гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Мод бол одоо аюулгүй гэсэн ойлголт нуран унсан модыг бол одоо бүрэн эзэмссэн те. За модон дээр одоо доошо толгоогоор ингэж бууч чаддаг амтан. За ихэнх махчин амтд бол нөгөө мод руу бол авирч чадна. Гэтэ доошо буухтаа ингээд одоо жоохон хүтэн чармаалт энерги их шаарддаг ч юм уу. За харин посогийн хувьд бол одоо шагаан, хөлийн шагаан 180 одоо иргэдэг
За урт сүүл нь бол одоо тэнцвэрийн гироскоп болж байдаг. За сүүлийн тухай доор дахиад урднаа. За модон дээр болохоор одоо дээшээ, хажуу тишээ, доошоо бүх чиглэлд адил явах чадвартай гэдэг бол бүр амар байгаа байхгүй тий. Адил гэдэг чинь дээшээ явж байгаа шиг хажуу тишээ бас доошоо ингэж явна гэдэг чинь хүн газар дээр явдаг шиг тий. Хан дээр одоо ингэж явбал одоо амар үстэй тий. За хазалт нь бол биеийн хэмжээнээс одоо хит хүчтэй. Фосагийн эрүү бол биеийн чинтэй харьцуулахад одоо маш өндөр ийм хазалтын хүчтэй одоо ийм айхтар махч амтан байх нэ. Энэ нь бол лемүрийн яс одоо шувуу мөглөгч бүгдд нь бол тохирсон зориулагдсан те ийм зэвсэг байдаг байх нь. За залуу фосогийн болвол одоо төр хугацаанд ийм энэ нөгөө бэлэг эрхтнийхэн тухай мэдээлэл харсан байсан юм аа. Тэгээд нөгөө нэг одоо муурын төрлийн зарим амтан чинь нөгөө нэг гэдэг нөгөө нэг жоохон өрмөц юм өргөстэй юм уу те тийм байдаг. Тэгээд одоо буцаж гарахт нь ингээд нөгөө нэг хавтаад одоо зангуудаад гэх юм уу те тийм байдаг. Энэ бол нөгөө нас ахих тэгээ маягийн бүтцтэй байдаг. Тийм алга болт юм байлээ. Бисээ өөрөө бэлтжээд энийгээ мартцсан жоохон хараач очирдлаа уучлаарай. Гинт юм тийм юм ороод ирээд. Тийм муур энэ чинь бас нөгөө ингээд одоо мох ойролдог ч юм уу те бас энтэй бас холбоотой байдаг юм байлээ. Одоо ялчгүй биологийн нэг хэсэг те. За хэрвээ одоо энэ поса гэдэг амьтаа алга болох юм бол лемүрийн тоо хит өснө. За тэгэхээр яах вэ гэхээр залуу мод навчис одоо хит идэгдэн. За ой өөрөө одоо сэргийгдэх чадвараа ингэж алддаг. За поса гэж латинаар одоо нөгөө нэг хүний бас биологи дээр дахин шүдний хонхорхоо энтриг нөгөө нэг бас поса гэж хэлээдэг байхгүй тий би яагаад энэ адилхан нэртэй тий поса гэж байна гэсэн чи яг нөгөө одоо нэг хонхороос чимээгөө гарч ирж одоо дайрдаг ч юм уу эсвэл Мадагаскарын чимээгүүдэд махчин гэсэн утгагч магадгүй илэрхийлсэн байж магадгүй тэгээд латинаар бол ер нь тийм хонхорхоо гэсэн тийм үг юм бэлээ. За таксономийн хувьд бол поса нь мангустын огт хамаарах бөгөөд гадаад төрхөөрөө одоо тийм мууртай төстэй боловч полигенетикийн хувьд бол одоо огт өөр гаралтай байдаг. Биеийн уртын дунджаар 70-аас 80 см гэхээр бас нэлээд тийм 80 см гэдэг чинь. За сүүлд нь ойролцоогоор биеийн урттай нь бол яг тэнцүү байдаг. Жинэн 6-аас 9 кг. За урт уян налархаа бие сайн хөгцсөн булчин одоо мотлог орчинд хурдан нарийн хөдөлгөөн хийхэд ингэж тохирсон байдаг. Муурын овгийнхны бие хаанд бол би одоо маш их дуртай. Нөгөө нурууны нуглам сүүл энэ төр нөгөө маш уян налархаа одоо нэг юм смарт хөрөмж гэж байдаг шүү дээ. Одоо тийм нэг смарт нэг машин одоо дээр үеийн прогон хоёр байдаг юм шиг энэ одоо энэ төрлийнхэн бол надад яг тэг санагддаг юм аа. Тэгээд бүр болоогүй одоо их махчин хөвгтэй амтан шагааны үе нь бол одоо зөвхөн урагшаа хойшоо одоо бид нар ч гэсэн тийм одоо маш хязгаарлагдмал одоо посатай харьцуулахад тэгэхэд посагийн 180 хүртэл ирэх чадвартай чи түрүүн гараа ингээд исэн тэр яг ямар чадварыг харуулах гэжсэн бэ? Энэ 180 градусыг нь л ойлгох шүү дээ. Энэ нь түүний одоо нөгөө хой төл модны их бие мөчөрт одоо янз бүрийн өнцгөр ингэж наалдаж биеийн жингээ доктортой хуваарлах юм боломжийг олгож идэг. Тэгээ ер нь бол одоо посагийн гол онцлог бас энэ гэсэн үг те 180 иргэн гэдэг нь. Түүний гол олцсон лемүрүүд боловч Гэтэл лемүрүүдийг барьж идэг гэхээр надад бүр айгүй өрөвдөлтөй санагдаад байгаа юм аа. Одоо хоолт нь уян хатан одоо өөрөөр хэлбэл шувуу, хөвлөр явах жижиг хөлтөн заримдаа одоо том шавж хүртэл иддэг нөгөө гекко хүртэлтэй. За ийм өргөн хүрээтэй хоолт нь бол улирлын өөрчлөлт, олцны хомсдолд одоо дасан цогцох боломжийг олгодог. Анхих стратеги нь болохоор богино хугацааны ажиглалт ба гинтийн дайралт дээр тулгуурлан яг одоо мегаогийнхэн шиг за фосо олцоо удаан хөөхөөс одоо зайлсхийж тохиромжтой мөчийг одоо сонгон хурдан өндөр үр ашигтай одоо дайралт хийдэг хөөцөлдөөл байхгүй байхад нь шүү дээ ганц өвсөр нь за ихэвчлэн одоо ийм сул өвчтэй болгоомжгүй бодгалууд энэ агнуурт нүртдэг бол лемүрийн популяцийн бүтэц хөдөлгөөний хэв маягт бол одоо ингэ шууд нөлөөлж одоо хинж яадаг үүний үр дүнд бол экосистемийн дотоод тэнцвэр хадгалагдаж байдаг. Посоны хвшлэн одоо ганцаарчлсан амьдралтай одоо арслан шиг сүргээрээ байхгүй хаад за нэг бодгал том нутаг дэвсгэр эзэмсэж түүний одоо үнрээрээ ингэж тэмдэглэгээр ингэ хамгаалдаг харин үржлийн үйлрэлт бол зан төлөв эрс өөрчлөгдөн за зарим бус нутаг тодорхой нэг модыг үржлийн мод болгоод одоо ингэж ашиглаж олон эр бодгал одоо нэг эм бодгалын төлөө хэдэн өдрийн турш өрсөлдөх нь ажиглагддаг одоо нэг довцог дээр яадаг гэдэг шиг тий нэг модыг сонгож авдаг байх нь шүү. За энэ нь хөгтөн амьтдын тулд бол ховор тохиолддог. За фосогийн биологийн онцлогийг илтгэх ийм зан төрх ингэж ажиглагддаг байх нэ. За дараагийн амьтан бол маус лемур гэж байгаа. За хулган нь лемур. За маус лемур бол Мадагаскарын хойд амьдардаг дэлхийд ирэх хамгийн жижигхэн примат. Нас бий гүйцэн бодвол нь дунджаар 30-аас 60 грамм
жинтэй. За. Хүний гарын алган дээр бүр төвөгөө багт нь бүр ингээд бадсан ч болно гэсэн. Шөнийн цагаар Мадагаскарын ойд алхаж явхад гинэд 2 жижиг гэрэл анивчаад байвал тэр маус лемурийн нүд байж магадгүй шүү. Түүний том нүд нь шөнийн хараанд зориулсан бөгөөд торлог бүрхөвчөнд гэрлийг маш сайн тусгадаг. Нутгийн зарим Малагасын хүмүүс ийм гэрэлцнүүдийг хараад ойн сүнс гэж ярьдаг байсан юм байна. Учир нь маус лемур бол маш чимээгүй хөдөлдөг, шүн харагдахгүй батлаа гинэд нүд нь ингээд асчихдаг байсан нь энэхүү домог үсэх шалтгаан болсон байна. Нөгөө нүд нь гэрэлж байгааг харагдаад байгаа мөртлөө бие нь ерөөсөө ингээд нөгөө навч хөдөлгөөч гэдэг юм тийм дугуйр чимээ үсгдэг. Айгу бол навчин дээр гიშгсэн чинь навчин шаршигт дуурахгүй тийм жижигхэн амтан гэсэн. За маус лемур шүн идэвхтэй хөдөлж нарийнхан мөчрүүдээр хурдан шилжинэ. Хооллолтын хувьд маус лемур бол жинхэнэ оппортунист. Бараг л юу ч хамаагүй дэн. Тэд жимс, цэцгийн нектар, шавж, заримдаа модны давирхаа хүртэл хэрэглэнэ. Ийм уян хатсан хооллолт нь улирлын өөрчлөлт ихтэй Мадагаскарын ойд амьд үлдэх үндэс нь болдог. Экосистемийн төвшөнд маус лемур нь шавжны тог зохицуулах, жимс идэх явцдаа үр тараах зэргээр чимээгүй боловч жоховл үргийг гүйцэтгэдэг. Одоо энэ жимсийг идэж байгаа гэдэг чинь жимс чи үртэй байгаа. Нэг жимсийг нэг газраас идлээ. Өөр газараа аваачиж тэр жимсээр идсэн ялгцаа гаргалаа. Ялгцсанд нь үрнэ байна. Ялгцсан нь бордоо олчин тэр газар тэр цэцгийн жимсийг шал өөр газар аваачаад ингээд гой ингээд тараагаад өгдөг. Гიშгсэн газраас нь цэцэг ургана гэдэг шиг тий бийдсэн газраас жимс ургах юм. Тэгээ бүр ингээд бордож өгч байгаа гэсэн шүү дээ. За хуурай улиралт бол хуурай улиралт зарим зүйл нь биеийнхаа өөхөө ялангуяа сүүл орчмоо ашиглан төр зургийн таргалалт үүсгэж чаддаг. Их идэвхээ багсгаж баавга шиг одоо энэ жижиг амтан баавга шиг торпор буюу нөгөө хагас ичээнд орж унтаа байдалд орж биеийн температурыг төр хугацаанд бууруулах чадвартай. Энэ нь бодисын солилцоогоо удаашруулж хоол тэжээл хомос үед энерги хэмнэх боломж олгодог. Хамгийн гол нь энэ нөгөө торпор ичээнд орж байгаа ч нөгөө хүйтэн сэрүүн орчны амьтад тэгээд байдаг бол халуун орны бүсэд амьдардаг энэ примат ийм стратеги ашиглаж байгаа нь маш ховор бөгөөд. Тийм биш. Маус лемурийн физиологийн хувьд маш юм онцгой болгодог гэсэн үг. За нийгмийн хувьд маус лемурууд ганцаараа явж буй мэт харагддагч шүн идэвхтэй хооллож дуусаад үүрэндээ цугларан хамтдаа унтах зан төрхтэй. Энэ нь дулаан хадгалах ганцаараа зэрэг эрсдэлд орж байснаас цугаараа байвал одоо махчин амтд ирэхэд ядаж нэг нь л үхнэ гэдэг тэр нөгөө стратегийг барьдаг гэсэн үг. За тэгээд нутгийн хүмүүс ийм бөөгнөрч унтж байгааг нь өөрөө тэднийг нууж байна гэж хэлдэг. Одоо үлгэр мүлгэртэй. За судалгааны хувьд маус лемур бас асар чухал байт юм байна. Гаднаасаа хоорондоо бараг ялгаагүй өмнө маус лемурууд генетикийн судалгааны үр дүнд маус лемур гэх энэ нэг нэрийн дор олон юм далд зүйлүүд оршиж байгааг илрүүлсэн байна. Сүүлийн хэдэн 10 жилд энэ төрөлд шин зүйлүүд олноороо тодорхойлогдсон нь Мадагаскарын биологийн олонний байдал одоо ч бүрэн судлагдаагүйг харуулдаг. Хамгийн жижиг примат гэдэг бол бас их сонирхолтой. Одоо манай бас дээр үед салсан одоо хамаатны нөхөр ахна ш тий. Тэгээд нэг дэнгийн өрийнхний гол шиг өстө хөөрхөн амт юм. Google дээр одоо хамгийн жижигхэн примат юу юм бэ гэдээ хангууд Squirrel monkey гэж бас гарч ирээд байгаа байхгүй. Тийм нэг юм. Өөр Squirrel monkey ч үлээ өөр нэг monkey гэж гарч ирээд байгаа. Гэтэ тэрний жингийг харсан чинь энэс хамаагүй хүнд нөхөр л. Тэгэхээр яалтчгүй хамгийн жижигхэн примат бол энэ байгаамаа. Сая хүний дунд хуруунд долоор хуруун дээр суудсан байхыг харлаа л да. Тэгсэн чинь тий аюу жижиг юм байна л гэж харлаа. Тэгвэл нөгөө зурагчин бас мэддэгддэггүй нөгөө мөчр дээр суугаад ойрхоноос авчихаар том юм шиг харагдаа тий. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлье. Эко үйлдэлийг ногоон оноогоор ногоон оноо байгууллага төрийн бас байгууллагын эвдэд гэж ажиллаж байна. За тэгээд ногоон оноо байгууллага нь 2013 онд байгуулагдаж одоо тогтвортой хөгжил, байгальд ээлтэй эко, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн боссын байгууллага юм байна. Тэгээд тогтвортой хөгжил, байгальд ээлтэй одоо ногоон чиглэлээр нийгэм тустай юм сайн дурын оролцоог дэмжих, зөв дадалд хөтлөх зорилготой платформыг хөгжүүлэн ингэж ажилладаг. За тэгээд ногоон гэдэг чинь нөгөө байгаль дэлхийгээ хайрлах, ногоон гэдэг үгний арт талд одоо маш их дэлхийгээ хайрлсан ийм одоо юмнуудыг дэмжсэн ийм одоо хүндэт нэр юм билээ шүү дээ. Ер нь бол тий. За тэгээд нэмэх нь одоо хүмүүсийн яг нөгөө зөв дадалд хөтлөх зорилготой гэдэг нь маш таалагдж байгаамаа. Тэгэхээр энэ юу оноо тий яаж авах вэ гэдэг талаар одоо танилцуулъя. Тэгэхээр таны байгальд ээлтэй үйлдэл бүрт одоо ногоон оноо олгож урамшуулнаа. За үүнд бол алхалт орно. Манай цогтой маань аль хэдийн хот
хотуулаа аппликейшнийг татаад алхалтай хэмжээд одоо бүр оноо нь талхиж өгсөн байгаа. Маш их оноотой байгаа. Тэгээ оноогоороо юу хийхээ мэдэхгүй байгаа. Тэгээд ногоон худалдан авалт авсан тохиолдолд за ногоон тээвэр буюу одоо магадгүй скутер те энэ бүхний дэлгэрэнгүй болохоор 3 сарын 5-наас хойш бүр дэлгэрэнгүй танилцуулах нь шүү. За сайн дурын ажил, дахин ашиглалт, дижитал хэрэглээ, эко ногоон барилга, энерги хэмнэлт гэдэг одоо энэ бүх зүйлд одоо оролцох болгонд энэ ногоон оноог танд хуримтлуулах юм аа. Тэгээд ногоон оноогоор гол нь юу хийх вэ гэхээр те энэ хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээнээс хөнгөлөлт эдлэх боломжтой юм аа. За одоо жишээлбэл одоо цогтой маань ногоон оноогоор Monster очоод одоо өөрийнхөө D-витамин аваад уудаг ч юм уу те иймэрхүү боломжууд байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо яг 3 сарын 5-наас өмнө ногоон оноогоо ингээд цуглуулж байвал бас зүгээр байгаа. Тэгээд Green Score аппликейшнийг App Store, Play Store за мөн хотуулаа аппликейшн гэдэг байгаа. Мини аппликейшн байдлаар байрсан байна. Энэнийг одоо та бүхэн маань марталгүй татаж аваад ашиглаад эхлээрээ алхалтай тоолоод эхлээрээ. За холбогдох утас нь 9522 66 тэгс гэсэн байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Green Score гэмэн гэсэн сайтаас та бүхэн маань авах боломжтой. За нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгчтэй их баярлалаа. Баярлалаа. За дараагийн танилцуулах амтан бол Tenrec гэдэг амтан байна. Тэгээ миний нөгөө англи хэлний флаш картан дээр Tenrec гэж зараа гэсэн байдаг байхгүй юу? Тэгээ яг нөгөө энд одоо ямар олон зараанууд вэ те Hedgehog гэл одоо Porcupine гэж байна. Porcupine гэдэг. Тэгээд энэ яг ямар юм бол гэсэн чинь нөгөө нутгийн хүмүүсийн дунд борооны дараа гарч ирэхийг нь хөрс ам орж байгаагийн дохио хэмээн яригддаг ийм амтан бол Tenrec юм байна. За тэд бол Мадагаскарын хувьслын хамгийн төөрөгдүүлэн бүтээлүүдийн нэг юм. За би ч одоо бас ингээд төөрөгдөд учрыг нь олохгүй бас тий. За зарим нь огтон, зарим нь зараа шиг. Гэхдээ эдгэрийн одоо аль нь ч биш. За Tenrec бол зөвхөн Мадагаскарт, за мөн Африкийн ойролцоохоос цөөн аралд байдаг. За өөр ингэсэн тустай овог бүхий юм хөгтөн амт юм аа. Тэг өөр хоорондоо гадаад төрх нь одоо маш ялгаатай байхаар ч ингээд төрөгдөж байгаа шүү дээ. Боловч одоо генетикийн хувьд бол одоо бүгд яг нэг гаралтай байгаад байдаг. За Tenrec-үүдийн хамгийн гайхалтай шинж нь энэхүү хэлбэрийн асар их олон янз одоо энэ байдал нь юм аа. За зарим нь зараа шиг өргөсөн хамгаалтай, зарим нь одоо бүр зөөлөн үстэй. Огцон шиг юу тий. Зарим нь огцон шиг байгаа, зарим нь зараа шиг байгаа тийм. Тийм. Гэтэ одоо хамар ушин төстэй байдаг ч юм уу. Тэгээ энэ олон янз байдлын нөгөө байгалийн хувьслыг ингээд түргсгцсэн юм шигтэй ингээд аль альний зэрэг ингээд олон янз байдлаар тэгэхэд одоо аль нь одоо илүү давмгаалтын гэдэг шиг тий. За зарим нь бүр одоо усан цэлэх чадвартай, усных гэж хэлж болохоор хөл мөлн бүр ингээд жоохон сарсандууч болцсон байх шиг. За энэ олон янз байдал бол Мадагаскарт өрсөлдөгч хөвгтөн цөөн байсан үед нэг гаралтай амьтад өөр экологийн орон зайг дүүргэж хувьсны одоо тод жишээ болж өгдөгөө. Тэгээ физиологийн хувьд ч гэсэн Tenrec-үүд хөгтөн амьтны дунд одоо маш өвөрмөцтэй ордог. Тэдний биеийн температур бол тогтвортой биш. За хүйтэн цусд амьтдын адил орчны температураас ихээхэн ингэж хамаардаг. За энэ бол одоо маш одоо сонирхолтой байна. Жишээлбэл нөгөө амьд амьтны юун дээр нэг шинждэр те ингэж нөгөө нэг доктортой байх гэж байдаг байхгүй. Одоо бидний гараац чинь те тогтмол нэг 36 орчим байгаа штэ те. Тэгтэл тэр нь ингээ өглөөдөө нэг 10-д болчоод одоо яадгийн тэгвэл бас ингээд бүлээн цус санд хүйтэн цус юм шиг те. Тийм. За зарим Tenrec идэж тижэл ховор үед биеийн температурыг албаар огцон бууруулж энерги хэмндэг бөгөөд хөгтөн амьтдын донд энэ нь одоо маш ховор шинж юм аа. Өөрийнхөө температурыг буулгах нь төсөөлгөж ер нь бэрх байна. За мөн зарим Tenrec-ийн бодисын солилцоо маш удаан зүрхний цохилч одоо улирлаас хамааран ихээхэн ингэж өөрчлөгдөж байдаг. За хоолтын хувьд их хувьсамтгай байгаад байна тий. Тэгээ хоолтын хувьд бол Tenrec-үүд ихэвчлэн одоо шавж үт, жижиг сээр нураг үтнээр хоолдог. За зарим зүйл нь бол жимс, жижиг сээр нуруутай бүр өндөг хүртэл одоо ингэж иддэг. За энэ утгаараа Tenrec нь хөрсний бүтэц, шим тэжээлийн эргэлтэд одоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо ийм гайхалтай маш өвөрмөц бас одоо нэг юм олон янз байгаа байдлаараа одоо тийм амт байна. Энэ амтан бол одоо нөгөө халуур өөрийнхөө температурыг өдөрчиж байгаа юм шиг халуур малуур гэж байхгүй юм байна да ханаад нэр төрхөрөө тий. Супер павер байхгүй бас нэг төрлийн тий. Тэгэл энерги юм чинь. Одоо 38 39 сүрээ халуурж хахад ингээд бас буруулцдаг бол гоё л байна. Халуун бол хүйтэн байна уу гэдэг тий. Янз бүр төлөвлөс салаагаал тий. За дараагийн амтан бол жираф вивл буюу одоо юм анаашин вивл гэж шавж байна. Мадагаскарт тохиолдох эволюцийн хэд туйлширлсан морфологийн сонгогдох жишээ. Анх харахад бяцхан шавж хатлаа хүзүүн биеэс урд яг л юм мини анааш. Энэ урт хүзүүн гоёл чимэглэл ердөөсөө биш. Жираф вивлд бэлгийн диморфизм маш тод илэрхдэг. За эр бодвол нь эмээсээ хавьгүй урт үзүүтэй байдаг.
Энэ нь нөгөө тэр бэлгийн диморфизм буюу хүйсийн ялгаатай байдлыг нэлж байгаа. Эрүүд хоорондоо навч дээр гарна тулалдахдаа энэ хүзүүг нөгөө савамет ашиглаж өрсөлдөгчдөө ингэж түлхэж унгаадаг навчнаас. Яг л анааш шиг одоо нөгөө анааш ч нөгөө хүзүүгээрээ ингэж мөргөлддөг шүү дээ. Тэгээд нөгөө яг тэр нөгөө хоёр мөргөгч юм аа ингэж тэгэл анааш ч нэг унахаараа босгоод жоохон төвөгтэй хэцүү байдаг. Тэгээ яг тэгж унгаадаг шиг эднэрээ ингэж навчин дээр гарч агаад дивжэн дээр навчвал одоо тэдний дивжэн. Тэгээд тэр дивжэн дээр гарч агаад энэ хүзүүгээрээ барилддаг юм бэл. Ер нь л яг барилддаг. Яагаад гэвэл анаашнаас ялгаатай нь анаас чи юм нэлэнхүү юм урт хүзүү байгаа шүү дээ. Нэг л юм мөчтэй. Тэнгүүд энэ шавжны хувьд бол юм нугламтай байгаа. Тийм байх. Хурууш ингэсэн юм байна. Тэнгүүд ингээ яг барилдаж байгаа юм шиг харагдав. Ингээд ах юм биш үстээрээ. Тэгээд навчнаасаа түлхэж унгаах одоо тийм өрсөлдөөн явдаг гэсэн үг. За гэтээ энэ хүзүүн зөвхөн тулалдаанд ашиглагддаг. Эр бодгол эмд зориулж навч нуглах үйл явцад оролцдог. Эм бодгол өндгөө нэг навчны ирмэг дээр тавьж дараа нь уг навчийг нарийн нугалж цилиндр хэлбэрийн үржлийн үүр тасна. Энэ навч үүр нь өндөг болон авгалтайг махчин болон хуурайшилтаас хамгаална. Ийм навч ороох зан төрх нь нарийн зохион байгуулалттай энерги шаардсан процесс. Энд нь одоо 90 тэр хүзүүг ашиглаж тусалдаг гэсэн. Экологийн хувьд жираф ивл нь тодорхой ургамлуудтай нягт холбоотой. Тэдгээр ургамал багасах эсвэл устгахад вивлийн популяцид шууд нөлөөнд орно. Ийм нарийн хамаарал нь Мадагаскарын экосистемд элбэг тохиолддог. Тусгаарлагдсан орчинд зүйлүүд хоорондоо нарийн холбоотой бие биенээс хамааран хамтдаа хувьссан байдаг. Физиологийн хувьд урт хүзүүн сул талж дагуулдаг. Хүнд урт бүтцэн хөдөлгөөнийг удаашруулж махчин дүртэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тийм байна. Гэсэн ч үржлийн хувьд давуу тал болох тул эрсдлийг одоо үүрхээс яах вэ? Энэ нь байгалийн сонгон шалгарлалаас гадна бэлгийн сонгон шалгарлын хүч хэр их хүчтэй байгааг харуулж байгаамаа. Тэг эмгтэйгээ болооч авах гэдэг ч тий. Тэгээ нөгөө дэвжээ нь бас амар чухал байгаа даа шүү. Яг тодорхой навчнуудыг л өөрийн дэвжээгээ олгодог. Хаамаагүй навчин дээр бас дэвжээ олохгүй. Тэгэхээр яг тэр дэвжээ олдог навч тэр ургамал энэ зүйлтэй амар чухал гэдэг гэсэн. Ямар сони тий. Одоо яг барилдмаар байдаг навч байхгүй байгаад идэг. Тий. Одоо сомогийн дэвжээн дээр бүхийн барилдаа Монгол бүхийн барилдаа явахгүй л явхад төвөгтөл байдагтай адилхан. Яг тийм байдаг гэсэн. Өстэй сонирхолтой. Тий. Биднэрт бол одоо иймэрхүү одоо өрмөлж тий ийм урт хүзүүтэй амтангуу бид нар бол мутацд орсон болов гэж ер нь бас гайхахаар юм байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзсэн бол гайх болсон. За дараагийн амтан бол Мадагаскарын эсгэрэгч Жом гэдэг амаа. Тэгээд Мадагаскар эсгэрэгч Жом бол Мадагаскарт л одоо тохиолдох шавж дундаа физиолог зан авирын хувьд юм онцгой төлөөлөгч болдог. За Жом гэх нэрийг сонсоход бол олон хүний төсөөлд нөгөө бохор жижиг далд амтнаа орж ирдэг. За харин энэ зүйл бол одоо тэс өөр юм аа. Мадагаскарын хийсэн cockroach нь одоо том биетэй далавчгүй дуу аваа гаргадаг бөгөөд шавжны ертөнцид одоо ховор тооцогдох шинжүүдийг нэг дор агуулсан байдаг. За энэ жомны хамгийн алдартай онцлог бол түүний нөгөө нэг хихтнах нэг хийсэн тэг хихтнах чимээ байдаг. Тэгээ Мадагаскар хийсэн cockroach дууга энэ ам хоолоогоороо биш харин биеийнхаа хажууд байрлах амьсгалын нүхнүүдээрээ одоо агаарыг хүчтэй шахаж гарах замаар ингэж үүсгдэг байх нэ. Лимп бүрэн маягийн лимп маягийн. Тийм тий. За ийм аргаар дуу аваа үсгдэг шавж ер нь бол одоо цөөн бөгөөд энэ физиологийн хувьд бол маш сонирхолтой юм дасан зохицол юм одоо биеэрээ юм үлээн гэдэг чинь тий. За энэ дуу аваа одоо хэд хэдэн өөр үүрэгтэй байдаг. За нэгдүгээрт хамгаалах дохио. Махчаа урдгаж жом огцом чанга дуу гаргаж гинтийн цочрол үүсгэн. За хоёрдугаарт одоо нөхөр одоо татах дохио тий. Нөхөр. За эр бодгал, эм бодгалыг татахын тулд одоо тодорхой хэмнэлтэд ингэж дуу гаргана. За тэгэхээр бас одоо дуртай байдаг ч юм хүрээд ирдэг ч юм уу тийм. За 3 дугаарт бол энэ өрсөлдөөний дохио болж өгдөг. За ер нь хоорондоо мөргөлдөхдөө одоо дуугаараа давмгааллаа ингэж илэрхийлдэг байна. Нөгөө кобрагч нэг ингээд ховстоод байдаг шүү дээ. Тэр шиг нөгөө нөх өөрнашаар ирээрээ. Тийм доод тийм. За Мадагаскар хийсэн cockroach-ийн зан авирын хувьд бол нийгмийн бүтэц тодорхой хэмжээнд ингэж илэрдэг нийгмийн за эр бодгалууд хоорондоо нутаг дэвсгэрийн төлөө өрсөлдөж толгой хэсгийн одоо ийм товгороо ашиглан түлхэлцэн. За илүү том одоо чанга дуу гаргадаг эр бодгалд нь болохоор нутаг дэвсгэр хослох боломжийг ихэвчлэн одоо эзэмшдэг. Энэ нь шавж дундах бэлгийн одоо сонгон шалгарлын тод жишээ юм аа. Тэгээд энэ өрсөлдөөн бол одоо
хүн дундч шавж болж төрсөн ч өрнөдөө салахгүй юм байна. Тэгээ физиологийн хувьд энэ жоо маш тэсвэртэй далавчгүй тул одоо нисэхгүй харин одоо газар дээр бол мотлог орчинд мөлхөж ингэж амьдардаг. Амьдрах хугацаа бусад жоомноос бол маш урт энийг сонирхолтой. Зарим бодгал нь бүр 3-5 жил ингэж амьдарч чадах нэ одоо хоолтон задлагч шинжтэй за унсан навч ялзарсан ургамлын эд органик хайдлыг хэрэглэж ой доторх одоо шимт хэжээлийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг ийм амтан байх нь за сонирхолтой нь за энэ амтан болт нөгөө бүрэн хувирдаггүй одоо өндөг байж хаад одоо тий нимф болоо дараа нь наспиг үүсэн байдгал гэсэн одоо шаттай тэг өндөгнөөсөө ерөнхийдөө одоо наспийн төрсөнтэйгээ одоо адилхан тийм зүйл гарч ирнэ за жижиг энэ дуу аваа гаргах чадвар нь гэхдээ бас сул байдаг за энэ хөгжлийн явцыг судлахад одоо тохиромжтой загвар болгодог. За нутгийн Малагаси соёлд энэ жом онцгой домогт одоо дүр биш ч гэсэндээ за энэ газар төрж өссөн хүмүүсийн хувьд бол жом бол бохир гэж бодох хүн барагта байхгүй тий харин ойн цэвэрлэгч гэж одоо хэрэгтэй амтан гэж хүлээж авч үздэг байх нэ. Дэлхийн бусад газруудад бол жомыг чинь жоохон заваа амтан гэх гээд байдаг шүү дээ. Нөгөө ялаа бид нар дээр хөрөнгүүд ялаа яг үндэ гараа угаадаг гэдэг нэг тоглоом. Ялаа хүн төрчээд ингээд. Тэр шиг энэ газар бол жом бол ерөөсөө тийм заваа амтан гэж тооцдог. Ойн цэвэрлэгч нь гэж үздэг юм байна тийм ээ. Харин тийм нөгөө еврейхээ чинь бас нөгөө шавж бид нар еврейхээ заваа гэж боддог шүү бас тий сонирхол. За бид өнөөдрийнхөө энэ ярианы турш Мадагаскарт амьдардаг энэ Мадагаскарын сүнснүүд буюу хачин сони амьтдаас нэг нэгээр нь зах цухаас нь мэдж авлаа. Мэдээд цан зөндөө байгаа. Дунд хурууны хаан ай намайг навчин дундуур оршуул гэдэг нөгөө дууны хэсгийн бараг эзэн гүрвэл ойг сонин чихтэй чимээгээрээ дүүрэгдэг индри нөгөө индра гэдэг андуурдаг модон дээр ан хийдэг фоса гарын алган дээр багтах маус лемер хэлбэр дүрсээ дахин сольсон тенрик урт хүзүүтэй анаа шайтай шавж хятнаж дуурдаг жом гэд энэ амьтдын талаар ярьлаа. Эдгээр нь хоорондоо юм огт адилгүй юм шиг өөрөөр амьтад юм шиг. Гэхдээ үнэндээ бүгдээрээ л нэг зүйлийг одоо ингээд бид нарт бас ойлгуулж байна. Тэр нь тусгаарлалт. Мадагаскар ойролцоогоор нөгөө түрүү хэлсэнчлэн 88 сая жилийн өмнө их газраас салснаар энэ амьдрал шал өөр дүрмээр ингэж хөгжсөн. Арслан бар чон энд байгаагүй, жинхэнэ сармагч энд ирээгүй, өрсөлдөгч цон, дарамт баг, орон зай их. Ийм нөхцөлд байгаль боломжлохоон болж илүү зоригтой хэлбэрүүдийг бий болгодог. Нөгөө хянах багш байхгүй зүгээр хаамаагүй зураг зурддаг л гэсэн. Тиймээс Мадагаскарт амьдардаг амьтдын дийлийнх нь зөвхөн энд л байдаг. Энэ арал бол газрын зураг дээрх нэг цэг биш. Харин амьд эвлүүц өөрийгөө харуулж байдаг орон зай юм. Энд бид амьдрал өөрөөр хөгжүүл ямар хэлбэртэй болох вэ гэдгийг шууд харж болж байна. Гэтэ ийм орон зай маш эмзэг. Ой устдах бүрт нэг амьтан босч түүний ард байгаа олон сая жилийн эвлүүцийн зам мөр алга болдог. Мадагаскар үнэндээ хачин сонин биш. Мэдээж бидний хувьд хачин. Гэхдээ тэдний хувьд бусад зүйлс хачин байх болно. Яг л нөгөө зүгээр л тэдний өөрөөр хувьсан. Нөгөө бурхан багш шавьда аливаа хаалганы дотор талд ороод иртээ гэсэн чинь шав нь би өөрийгөө гадна байна гэж бодоогүй гэдэг шиг. Яг л Мадагаскар бусад газрыг харах юм бол бид нэр тэр хачин сүнснүүд нь олж өрнө гэсэн. За өнөөдрийнхээ яриаг тасгая. За нэвтрүүлгийн хамтран ажиллачаар хайртай амьтантай хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь 1000 найз амьтны дэлгэр болон эко үйлдэлийг ногоон оноо байгаль төрийн бас байгууллага ивент тэтгэж ажиллаа. За нэвтрүүлэг НТV Одон дор радио 107 83.3 гэсэн ослогоноор та бүхэндээ хүрлээ. За студид цогтой орноо хоёр ажиллаа. Дараагийнхаа гайхалтай амьтны ертөнцөөр эрг болзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.